Монгол улсын засгийн газар, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, мал эмнэлэг үржлийн газар үзүүлж байна. Монгол улс мал сүргээр баян орн. Гэвч малын гоцхалдуур өвчин бидэнд байнгын сорилт, эрсдэл, аюул дагуулж байна. Гэхдээ малын эзэн малчин танд мал амьтны гоцхалдуур өвчнөөс урдчлан сэргийлэх боломж байна. Энхийн тулд та юу хийх нь зүйтэй вэ? Малын хариулга, малгаагаа сайжруулах, малаа ажиглах. Мал эмнэлгийн төлөвлөгөөд витаминжуулалт, сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа идэвхтэй хамруулах, вакцинжуулалтад идэвхтэй оролцох. Өвлж хаварж бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж хэвшээрэй. Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчтэй дуудлага өгч үзлэг хийлгэх, онш тогтоолгох, дур мэдэн оншлон эмчлэхээс зайлсхийх хэрэгтэй. Аль болох өөрийн орон нутагт отор нүүдэл хийх. Зайлшгүй тохиолдолд отор нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах нь зүйтэй. Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс сумаас мал худалдан авахгүй байх. Мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх. Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах. Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг сумдаар зорчихгүй байх. Зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх ёстой. Малын өвчний мэдээлэл, урдчлан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөөрэй. Малчин та мал амьтны гоцхалдуур өвчнөөс урдчлан сэргийлцгээе.